байцгаанууд 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн тайм эхэлж байна. Таймыг сэтгүүлч Бацаахан лавж оруулнаар хүргэнэ. За манай 100-ны мэдээ сонины хувьд даваа гарагийн дугаарт уламжлалт ёсоор амьдралын тойрог болонгаа хүргэсэн шүү дээ тий. Энэ удаагийн амьдралын тойрог болонд минь одоо хор тавдрыг даван туулж дэлхийн дээвэрт гарсан уулчин эмэгтэйг одоо уурж манах ярилцсан байгаа бас маш сонирхолтой одоо амьдралын тойрог болсон. Энэ талаар ярихгүй. За манай сэтгүүлч Амгалан Баяр болохоор амьдралын тойрог болон хийсэн энэ удаагийн амьдралын тойрог болондоо нь болохоор дэлхийн дээвэр одоо Эверест хэмээх нэрлэгддэг энэ ууланд одоо авирсан манай 3 дахь эмэгтэй уулчин Монголын за мөн зэгц клубын тамирчин Балдан Доржийн Батгшийг бол урьсан байгаа. За тэрээр хор тавдар идэг өвчин юм шүү гэдгийг одоо олон хүмүүст үлгэрлэж одоо өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлж яваа эмэгтэй. За Батгш нь 2016 оноос л одоо өндөр уулын спортыг сонирхож Монгол орныхоо 4000-аас дээш өндөртэй 15 хайр хандал одоо оргилцсан энэ гайхалтай эмэгтэй. За мөн тэрээр бол багада нисгэгч болох мөрөөдөлтэй байсан ч одоо бол өөрийнхөө хоёр одоо хөлөөр дэлхийн оргилтын дээвэр хэмээгдэх одоо энэ уулуудад одоо гарч одоо өөрийн бас мөрөөдлийг бас биелүүлж яваа эмэгтэй байгаамаа. Маш одоо бас арай өөр мэрэгжилтэй эмэгтэй гэж ярьж байсан. Тийм 20 гаруй жил одоо барилгын салбарт л одоо хийж бүтээсэн эмэгтэй байлээ. За энэ 7 хоногт улс төрийн бас онцлог үйл явдлууд тохиож манай сонин дээр бас ямар материалууд гарсан бэ? За улс төрийн одоо маш онцлог үйл явдлуудтай 7 хоног хүрнэж байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд ерөнхийдөө хэн байх вэ гэдэг асуудал бол энэ 7 хоног жингаар бас анхаарлын төвд байлаа тий. За манай сонин даваа гарагийн дугаартаа Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын энх хоёрын байр суурийг хүргэсэн байгаа. Ерөнхийлөгчсөн энх хоёрын хувьд бол одоо Дангаараа засгийн газар байгуулах нь зүйтэй юм а. Тэгээ өмнөх энэ оюутны засгийн газар бол одоо хамтарсан засгийн газар байгуулсан. Энэ бол стандарт бус одоо үндсэн хуулийн зөрчилтэй ийм засгийн газар байсан учраас маш ийм богино хугацаанд огцорохын шалтгаан боллоо гэдэг байр суурийг илэрхийлсэн. За тэгээд дараагийн засгийн газрын одоо урт удаан настай байх вэ гэдэг нь одоо хамтарсан засгийн газар байх юм уу, Дангаараа засгийн газар байх юм уу гэдэг дээр одоо маш тийм ач холбогдол өгөх ёстой гэдгийг илэрхийлсэн байгаа. За 2024 оны улсын их хурлын сонгуулиар Монгол Ардын нам нийт ард иргэдийн олонхын саналыг авсан тий. Тэгэхээр Монгол Ардын нам Дангаараа засгийн газар байгуулад үндсэн хуульдаа нийцсэн засгийн газар үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Ардчилсан нам бас одоо парламентд чамгүй олон суудл авсан байгаа. Тэгээ ардчилсан нам бол одоо хүчтэй сөрөг хүчнээ хийгээд явах хэрэгтэй. Тэгээ ардчилсан нам болон бусад намууд энэ нь бол одоо нөгөө бидний одоо яриад байгаа сонгодог парламентыг одоо Монгол улсад хөгжүүлэхэд маш тийм том одоо үйл явдал болох юмаа гэдэг байр суурийг бол илэрхийлсэн байгаа. За 100-ны мэдээ сонин мигмар гарагийн дугаартаа Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал болоод Монгол Ардын намын баг хурлын одоо сурвалжлагыг хүргэсэн байгаа. Энэ удаагийн Монгол Ардын намын баг хурал бол одоо маш чухал ач холбогдолтой хурал болсон. Яагаад гэхээр Монгол улсын 34 дахь ерөнхий сайдыг тодруулсан тийм хурал болсон байгаа. За Монгол Ардын намын одоо ерөнхий сайдын өрсөлдөөнд болохоор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандан Шатар удирдах зөвлөлөөс дэмжлэг аваад нэр дэвшсэн. За заалнаас болохоор улсын их хурлын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орны дарга Тэмүүлэн нэр дэвшиж ер нь гол өрсөлдөөн энэ хоёр хүний дунд ерөнхийдөө өрнсөн. За үүнээс болохоор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандан Шатрын хувьд одоо өрсөлдөөнд одоо олонхын санал авч ер нь дараагийн ерөнхий сайд болох тийм боломжтой болсон гэсэн үг. За Зандан Шатрын хувьд одоо баг хурлынхаа үеэр бол Дангаараа засгийн газар байгуулна. За тэгээд засгийн газрын бүтцийг нэлээд одоо цомхон болгоно. За төсвийг бас тодтогно гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ер нь бол энэ дундаас Дангаараа засгийн газар байгуулна гэдэг нь бол одоо баг хурлын гишүүдийн олонход нэлээд тийм таалагдсан ийм шийдвэр байсан гэдэг одоо зүйлийг бол Монгол Ардын намын гишүүд яриад байгаа. 100-ны мэдээ сонины пүрэв гарагийн дугаарт бас нэг онцлог нийтлэгдсэн байгаа. За манай сонины сурвалжлах баг Өмнө Говь аймгийн Хилийн анги дээр очиж Тангаргийн баяр сурвалжлаад ирсэн. Тэгээд манай сэтгүүлч тавж аргалаас өөрөө томилтоор яваад ирсэн шүү дээ тий. За хил хамгаалах байгууллагын сэтгүүлчид торгон хилд одоо аяны хүрээнд сэтгүүлчид Өмнө Говь аймгийг бол зорьсон. За үүнийхээ хүрээнд одоо аяны богц дүүрэн ирсэн. За энэ аяныхаа богцны дээжээс буюу одоо Тангаргийн баярынхаа сурвалжлагыг бол энэ удаагийн пүрэв гарагийн дугаартаа бол задлсан. За энэ удаагийн Тангаргийн баяр нь болохоор Хилийн цэргийн Т131-р ангийн одоо Тангаргийн баяраас сурвалжлага бэлтгэсэн. За энэхүү цэргийн ангид нь болохоор Өвөрхангай аймгийн 19 сумын одоо хилчин цэргүүд л одоо ирсэн байна. За Тангаргийн баярыг нь зорж одоо
300 гаруй эцэг их бол одоо Үр хангай аймгаас бол ирсэн. За тэгээ тэднүүсийн сэтгэгдэл за тийм өөх түүх за цэргүүдийн одоо дурсамжаар бол одоо ингэж аяллаа. Сонирхуулахад энэхүү цэргийн ангид маань болохоор 3 үеийн хилчин, за нэг голын найзууд, нах захын зээ дүүтэйгэн болон за мөн одоо 10 жилийн дараа дахин ахынхаа одоо цэргийн аль пажисэн ангид одоо цэргийн татагдсан ирсэн зэрэг одоо маш сонирхолтой өөх түүхтэй цэргүүд бол одоо ирсэн байсан. За мөн энэхүү сурвалжлагын маань болохоор зураг бол маш сонирхолтой байгаа. Буюу одоо Тангархан баярынхаа үйл явдлуудыг бол яг дистараалаар нэг үзүүлсэн. За жишээлбэл юм бол ээжийн хөвгүүд эр цэргийн тангар өргөхөд бэлэн жагслаа гэд одоо нэгдүгээр зураг өгсөн бол доод талд нь эр цэргийн тангаргаан дуу нэгтээ өргөж байна гэдэг одоо тангараг уншиж байгаа зургийг оруулж өгсөн. За гуравт болохоор өргөсөн тангаргаасаа нийцвэл одоо төрийн хууль ёсны цээрл хүлээнэ гэдгийг баталж гарын үсэг зурж байгаа зураг. За хамгийн доод талд нь одоо байлдааны тугандаа ёслоод за их орны хүү болж байгаа яг тэр торгон агшныг бол буулгасан гэрэл зургийг манай гэрэл зурагч Номин гэрэл бол дарж одоо оруулсан байгаа. Маш сонирхолтой сурвалжлага болсон байсан тий. За манай сонин бас пүрэв гарагийн дугаартаа Монголын өмгөөлөгчтэй холбоо бүгд найрамд Солонгос улсын Сөүл хотын өмгөөлөгчтэй холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлыг одоо гол материалаа онцолсон байгаа. Тэгээд Солонгос улсын хувьд бол одоо Монгол улсын маш олон иргэн Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд тэднэрт бол одоо хууль эрх зүйн маш олон асуудал тий ерөнхийдөө тулгарч байдаг. Тэгэхээр одоо энэ хоёр улсын хуулийн одоо энэ өмгөөллийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь одоо харилцан одоо хоёр улсад амьдарч байгаа иргэдийн хувьд бас ингээ хууль эрх зүйн хувьд дэмжлэг тусалцаа авах тийм боломж бүрдэж байгаа юм байлээ. За энэ асуудлыг хүндсэн байгаа тийм ээ. За энэ 7 хоногт бас одоо Бурхан багшийн итүүцийн өдөр тохиолсон тийм манайх одоо манай улс хууль батлаад энэ өдрийг бол бүх нийтээрээ амрах өдөр болсон шүү дээ. За энэ жилийн Бурхан багшийн итүүцийн өдрийн өдөр бас нэлээд онцлог нэлээд өргөн дэлгэр болох шиг боллоо тийм. Энд чинь Сүхбаатарын талбай дээр одоо Монголын Бурхан шашны одоо төв гандан тэгчлийн хэд одоо маш одоо энэ хөдөөчийн өдрийг маш өргөн дэлгэр одоо зохион байгууллаа. За буддын шашны одоо төрөл бүрийн одоо байгууллагуудын одоо хүрэлцэн ирж бас өөрсдийн үйл ажиллагааны тухай танилцууллаа. За зуны мэдээ сонин Баасан гарагийн дугаартаа Монгол улсын 34 дэх ерөнхий сайд ерөнхий сайдаар зандан шитрийг томилсон чуулганы хуралдааныг ерөнхийдөө онцолсон байгаа. За Пүрэв гарагийн өглөө болохоор ардчилсан намын бүлэг ерөнхийдөө хуралдсан. За тэгээд ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдын томилгоон дээр ямар шийдвэр гаргасан бэ гэхээр ерөнхийдөө ардчилсан нам нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй. За тэгээд хувь гишүүд одоо тухайн ерөнхий сайдад нэр дэвшигчдийг одоо дэмжих хэсэг нь бол хувь гишүүдийн асуудал гэдэг одоо шийдвэр бүлгээс бол гарсан. За дараа нь болохоор төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан тий зандан шитрийг ерөнхий сайдаар томилох асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад 87% гишүүдийн 87% нь дэмжснээр нэгдсэн чуулган эхэлсэн байгаа. За ерөнхий сайдаар томилогдож байгаа зандан шитрийн хувьд бол өмнө нь ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж исэн. За улсын хурлын даргаар ажиллаж исэн бол маш олон жилийн туршлагатай шүү дээ тий. Тэгээд 2024 оны улсын хурлын сонгуульд хангаан бүсэд нэр дэвшээд тэгээд бол ерөнхийдөө мандат авч чадаагүй. За тэгээд ирээд ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ингээд Монгол улсын 34 дахь ерөнхий сайд тодорсноор одоо засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ те? Одоо засгийн газар хэдэн яамтай байх юм? За хин одоо сайд болох вэ гэдэг асуудал бол одоо ингээд энэ одоо эх 7 хоногоос бас нэлээд ингээ хүчтэй яригдан. За ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд бол одоо засгийн газрын бүтцийг цөөлөх те шаардлагагүй зарим яамдыг одоо нэгтгэх тэгээд тийм асуудлуудыг бол ерөнхийдөө ерөнхий сайдад одоо тийм шаардлагыг хөрвүүлж ерөнхийдөө ажиллана гэсэн. За мөн одоо өмнөх засгийн газрын үед бол ялангуяа уул уурхайн компаниуд дээр бол хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдгийг бол ерөнхийдөө томилсон шүү дээ тий. Тэгэхээр өчигдөр одоо бас нэг сонирхолтой байр суурийг ардчилсан намын дараа ган төмөр илэрхийлсэн тий. За энэ томилогдоод байгаа ардчилсан намаас томилогдоод байгаа хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг одоо тий болиулах тэдний орон тог хасах юм бол ерөнхий сайдтай бас маш хатуу ярина гэдгийг бол илэрхийлсэн байгаа. Зуны мэдээ сонины энэ 7 хоногийн тайм өндөрлөж байна. Дараа 7 хоногийн таймаараа иргэн уулзцгаая. 100 түүчэлэх зуны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна.
иргэдээ өмөрч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэт